Өнөөдрийн хичээлээр бид Krita програм дээр дүрснүүд зурангаа уртлын toolbox-ыг төлсүүдийг ашиглаж үзнэ. За бидний зурах shapes маань хаана байгаа вэ гэхээр Moodle-ийн Moodle руу орохоор хичээл гэсэн хэсэг байгаа. За хичээл гэсэн хэсгийн дээр энд оруулсан байна тийм ээ зургаар. За энэ зураг дээр очиж байгаа маус хоёр дээрээ дараад save image as гэд. За тэгээд downloads дотор ингээд хадгалаад авчи. За бидний зураг маань энд байна. За эхлээд ромб зурах юм байна. Дараа нь тэгш өнцөгт дөрвөлжин од 6 талд 5 талд зүрх дугуй. За ийм зэвэн зурах нэ. За эхлээд бид нар ромб зуръя. За ромб зурахын тулд энэ brush хэсгээ сонгоно тийм ээ. Brush хэсгийг сонголоо. Эндээс за хар өнгө сонгочих. Өнгөө сонголоо. За энд size 50 гэж юм тийм ээ. Харандааны size маань 50 гэхээр энд одоо балруул сонгогдсон учраас шууд балруул ярьлаа дээ. Тийм учраас эндээс харандаага сонгоно. За тэгчээд энэ бид нар илүү үйлдэл хийх учраас энийг энэ тавчлуудаар дараад андуйга буцааж болно. Аль эсвэл keyboard-ныхоо Ctrl Z тавчийг дарж болох нэ. За Ctrl Z тавчийг дараад юм уу эсвэл энэ тавчлуудыг андуу тавчлаараа дараад буцаачлаа. За сая анзаарсан болвол одоо бид нар ингээд зурчаад уруу зурчлаа гэж бодоод балруул тийм ээ. Балруулаа сонголоо. Балруултлаа. Балруулдахаар яаж ийнө? Цаатлынхаа цагаан нь хамт арилаад шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр background буюу ганцхан layer дээр ингээд зурчиж байгаа учраас цагаан маань хамт ингээд арилаад байгаа байхгүй юу? Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд яг үг гэхээр бид нар анханасаа Ctrl Z дараа буцаач. Анханасаа орж ирээд энэ background гэсэн ганц layer байна тийм үү? Энэ layer-ыг шууд түгжчих. Ер нь дандаа ажиллахдаа орж ирээд эхний background layer-ыг түгжчихэд за энэ layer-ийн доор байгаа энэ нэмэх тэмдэг байна. Энэ нэмэх тэмдэг нь add layer буюу layer нэмэх гэсэн үг. Энэ нэмэх тэмдэгэн дээр нэг удаа дарахаар paint layer 1 гэж үсчих чинь тийм ээ. За дахиад дарвал paint layer 2. За дахиад дарвал paint layer 3 гэх ингэж үүсээд ах нь. За paint layer 3 2 2 нь биднэрт хэрэггүй юм чинь устгахыг гэвэл за устгах байгаа layer-ыг сонголоо. Цэнхэр болгож жагаад энд байгаа хогийн савн дээр дарчна. За paint layer 3-аа сонголоо. Энэ хогийн савн дээр дарлаа, устчихлаа. За paint layer 1 дээр бүгдээр зуръя. За зурхын тулд paint layer 1-ээ сонгоно. За сонгочоод за эндээс өнгөө хараа сонгоцсон. Бид нарт балруул байгаа учраас балруул биш brush-а сонгоно. За ямар ч хамаагүй эхнээс 3 дахь энийг сонгоч. За тэгээд дарах төдийдл ингэж гараад байна тийм ээ. Ctrl Z дараад буцаач. За энэ 40 арай өргөн байгаа учраас энийг ингээд ихсгээж бас ингээд маусаараа чирж багасгаж болно. Яг шууд нарийн тоогоо өгөхөд тохируулахад хэцүү байгаа байвал шууд очиод маус нэг дээр нэг удаа дарж хагаад тухайн тоогоо бичээд өгчөж болно. Тэгэхээр энийг очиод дарлаа 10 гэж бичлээ, enter дарлаа. Ингэнгүүт сайзны хэмжээ 10 болчихно гэсэн үг нэ brush-ны хэмжээ. За одоо зурлаа ромб. За нэг маусаараа зурхад ерөнхийдөө нэг иймэрхүү болчихно. За маусныхаа scroll-ыг дээш нь эргүүлэх юм бол ингээд татагдаа томорно. Буцаагаад доош нь эргүүлэх юм бол ингээд цаас маань жижигэрдэг. За цаасаа ингээд хажуу тийшээ мишээ болчихоход эсвэл ингээд хитрхи томруулаад яахаа мэдэхгүй болчих юм бол ингээд жижигрүүлж агаад байгаа цаас маань энэ явцаа байгаа юм гэдэг баримжаагаа аваарай. За наашаа цаашаа хөдөлгөе гэвэл энд байгаа гарны зураг байгааз pen tool буюу энэ дээр дарахаар маус чинь гарны зурагтай болоод ингээ хүссэн газартаа цаасаа байршуулж болно. Ингээд. Аль эсвэл за энд байлаа гэж бодоход шууд энэ товчлорыг дарахгүйгээр keyboard-ныхоо space тавчийг дарахаар гар чинь бас юм. Маус чинь бас юм гарны зурагтай болж байгааз энэ үед нь бас ингээд хүссэн газараа зөөж болно. За одоо миний эхний зурсан ромб маань ийм болж байна. Тэгэхээр бид нар эхлээд энэ brush-ыг сонгож зурх юм бол бидний гарын чичиргээ бүгд ороод нэг иймэрхүү болчихно тийм үү? За тэгвэл одоо бид нар энэ шулуун зурж байгаа юм чи уг нь шулуун зураасыг ашигласан дээр шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ line tool-ыг сонголоо. За
ийм гоё шулуун зодогдож байна тийм ээ. За ингээд зурчлаа. Хамгийн гол нь будах ёстой учраас бид нар энэ үзүүрүүдийн заавалчгүй нийлүүлж байх ёстой гэдэгт анхаарна. За будыг гэвэл энд байгаа фил буюу энэ хувинтай будаг асгаж байгаа зураг байна. Энэ дээр дарлаа, дарангуудлаа. За цэнхэр өнгөөр будыг гэвэл цэнхэр өнгөө сонголоо, авчираад энэ дотроо дарлаа. Энийг бас будаж болно тийм ээ. За ингээд миний гараараа зүгээр зурсан, энэ брашаар зурсан болон лайн түүл ашиглаж зурсан хоёр ингэж өөр харагдчихна. За дөрвөлжнийг бол мэдээж энэ дөрвөлжин буюу rectangle түүлийг шууд ашиглаад зурсан нь биднэрт амар. За хар өнгөө сонгож байгаад тэгш өнцгт. За квадрат гэвэл квадрат тийм ээ. За бидний зурах shapes маань энэ дээ тийм ээ. За дараа нь од зурах юм байна бид нар. За эднэрийгээ бас өнгөөр будчихъя. Хувингаа сонголоо бодлаа. За од зурахын тулд line төлөө ашиглаж болно. Аль эсвэл энэ доор байгаа энэ polygon tool гэж байгаа. За энэ polygon tool-ыг ашиглана. Энийг ашиглахдаа яах вэ гэхээр үзүүрүүд нь сүүлийн үзүүрэн заавал нийлж явах хэрэгтэй. За эхэлцгээе. Зурах цэг дээрээ очиод маус нэг дээрээ дарлаа нэг удаа. За дарсан чигээрээ татаад тавилаа. За одоо дахиад татаад тавилаа. За одоо ингээд маусаа дарахгүйгээр ингээд хөдөлгөө татаж болно. За ингээд маусаа дарахгүйгээр очиод яг нөгөө цэгээ байршуулах газараа очиод маус нэг дээрээ дарна. Нэг удаа дарчингууд тэнд очиод гацчихж байгаа. За тэгэнгүүтлээ дахиад зогсчихно гэсэн үг. Дахиад хаана байршуулахын яг тэр зэг баримжаагаа очиулж ягаад маус нэг дээрээ дахиад нэг дарлаа. За гих маягаар ингээд яг зурах цэгүүд дээрээ маусаа аваачаад татаад байна гэсэн үг. За одоо энд анзаарах юм бол энд заавал нийлэхгүй болвол будаж болохгүй тийм үү? Энэ хоёр маань нийлэхдээ угаасаа юм бөөрөнхий болчдөг. Бөөрөнхий үсээ гараад ирнэ. Хэрвээ жоохон л ингээд зүрх юм бол тэр бөөрөнхий гарч ирэхгүй. Тэгэхээр бөөрөнхий гараад ирэнгүүт нь маус нэг дээрээ 2 удаа хурдан дарчих. Тэгэнгүүт 5 шуу маань бий болчлоо гэсэн үг. За ямар ч өнгөөр будаж болно тийм ээ. За хүссэн шар өнгөөрөө будлаа гэж бодоход хувингаа сонгоод шар өнгөө сонгоод дарлаа. За бөөрөнхий бол мэдээж амархан тийм ээ. Энд байгаа бөөрөнхий төлийг сонголоо. За тэгээд бөөрөнхийгөө хүссэн хэмжээгээрээ зурах нэ гэх маягаар. За тэгээд түүнийгээ бас хүссэн өнгөөрөө будаж болно. Хар өнгө болчлоо. Нөгөө өнгөөр буцаж. За одоо биднэрт за 6 онцгт 5 онцгт байна тийм үү? За 6 онцгт 5 онцгтыг бас зурж үзье. Тэхийн тулд за энэ хоёр төлөв алийг ч ашигласан болно. За энэ удаад бүгдээр энэ polyline төлийг ашиглаж үзье. За polyline төлөв нь яадаг юм байна гэхээр эхлэх цэгээсээ тавиад очих цэг рүүгээ татаад яг адилхан polygon төлөвтэй ер нь бол яг адилхан л гэсэн үг. За чи яг юу зурхаасаа хамаарат өөрийнхөө хүслээрээ сонгож болно. За ингээд бидний 6 талт маань бэлэн болчлоо. За одоо зүрх зурна тийм үү? Зүрхээ зурхтаа бид нар мөрөө юм зурхаж байгаа учраас ихэвчлэн freehand төлөө сонгоод ингээд зурдаг. За бүгдээрээ эхлээд зураад нэг үзье. Ингээд нэг юм зүрх чадхаараа хичээгээ зурлаа. За одоо үнийгээ улаан өнгөөр будчихъя. Улаан өнгөөр будлаа. За энд болохоор ингээд сайн харах юм, томруулаад харах юм бол миний гарын чичиргээ ингээд нэлээд харагдаад байгааз. Бүр ийм чичиргээгүйгээр нарийн зургийг гэж ивэл алиг сонгох вэ гэхээр энэ мөрөөнүүдийн голд байгаа энэ freehand pad tool гэдгийг сонгоно. Энийг сонгохоор яадаг вэ гэхээр иймэрхүү мөрийг дүрс зурж байгаа үед автоматар гарын чичиргээг чинь засаад өгчдөг. За одоо би танарт харуулъя. Ижилхэн ягаан өнгө сонгосон дээр тэгжээж илүү юу н өөрсдөд нь харагдана шүү дээ тийм ээ. За ягаан өнгөө сонголоо.
Яаж ийн? За. Ингээд харах юм бол за энтийг нь жоохон өөрөөр зурч. Томоор зурч. За ингээд харах юм бол будчи бас. Лонгоо сонглоо. Будлаа. За одоо энэ хоёрыг ингээд харьцуулаад харах юм бол энэ миний гараар зурсан маань нэлийн гарын жишргээ ихтэй энэ freehand pad tool буюу ингээд засаад автоматар засаад өгчдөг энийг маань tool маань ингэж гоё жиг тарагдуулж байна тийм ээ. За энэгээр ялгаатай байх нэ. За тэгэхээр бид нар юу зурхаас хамаарат энэ уртлын төлсүүдээ хүснээрээ сонгож бас болох нэ. За одоо зурсан зургаа хадгалцгаая. Хадгалахын тулд файл дээр дарлаа. Save гэж дарлаа. За хаана хадгалахаа зааж өгнө. За Documents дотор 5 дугаар анги 5 дугаар анги Krita хичээл. За энэ 5 дугаар анги Krita хичээл гэдэг фолдероо нээлээ. За энэ дээр жишээлбэл анги нэрээ бичээд 5-ын анги тэлмэн гэдэг ч юм уу тийм нэрээ бичлээ. Тэгээд хадгална. Хадгалахдаа Krita файлаар хадгалах уу, зурган файлаар хадгалах уу гэдгийг сонгоно. Чи зургаа бүрэн дуусаагүй дараа нь Krita-гаар орж засна гэж бодож ивэл яг энэ өөр дээр нь байгаа шууд энэ Krita файлаараа хадгалчих болно. Аль эсвэл би зураа дуусцаан дахиж өөрчлөх шаардлагагүй гэж бодож ивэл зурган файл болгоно. Зурган файлын үргэлжлэл маань энэ JPG image байж болно. Аль эсвэл PNG image байж болно гэсэн үг. За энэ удаадаа багш нь Krita файлаар нэг хадгалаад за дахиад өөр файлаар хадгалах гэж байгаа бол save as гээд эндээс за PNG image буюу зурган файлаа сонгоолоо save хийлээ. За ингээ өнөөдөр хичээл дуслаа.